За та бүхэнд өдрийн мэнд хүргье. За ер нь төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл одоо жил болгон батлагддаг. Тэгээ энэ дээр бол инфляцийн төвшинг бол бас одоо тодорхой хэмжээнд 6 дээр нэмэх нь одоо нэмж хасах нь 2% гэдэг ингээл ер нь сүүлийн жилүүдүүд энэ голдуул ингэж яваа. Тэгээ яг бодит амьдрал дээр бас яг энэ хүрээндээ бид хадгалж чадж гэнэ үгүй юу гэдэг дээр бас нэлээд эргэлзээтэй хандах одоо бодит нөхцөл байдал үүссэн байна. Иргэд дээр очиж бид нар 6% одоо инфляцтай байна. За нэг 7 хүрээд байна гэд ингээ хэлэхэд бол өөдөөс худлаа яриад л гэдэг байна шүү дээ. Энэ нь ч яг амьдрал дээр юм. Тэгэхээр ер нь Монгол банкны энэ мөнгөний бодлого дээр энэ инфляцийн төвшинг барих энэ зорилгоо ер нь сүүлийн хэдэн жилүүдэд яаж биелүүлэх гэж та бүхэн бас харж байна. Яг дайнтай ковидтэй үед бол би бас тодорхой хэмжээнд барьж чадж байна гэдгийг бол хэлжсэн. За өнөөдөр бол яг үндсэн энэ үүргээ хэр биелүүлж байгаа гэж та бүхэн бас үзэж байгаа. Ямар хүчин зүйлүүд бас нөлөөлж байгаа гэдгийг. Дараагийн нэг асуулт бол энэ Монгол банкны та холбоотой нэг томоохон хууль гарсан энэ манай Бачуур гишүүний өргөн барьж батлуулсан тэр нөгөө зээлийн мэдээллийн сангийн хууль. Тэгээ энэ хуулийн хэрэгжилт бол одоо 9 сарын 1-ээс илүү хэрэгжээд эхэлсэн гэж байгаа. Бас тэгэл нэг тийм тодорхой үр дүнд хүрээгүй эргээл нэг баахан чирэгдэл учруулсан ийм гомдлууд маш ихээр ирээд байгаа. Тэгэхээр энэ хууль ер нь хэрэгжих яг ямар саад тодхор учраад байгаа юм бэ? Тэгээ энэ бол нэлээд тийм бодиттой хууль гэж би хардаг. Бодиттой хууль, хэрэгжих боломжтой хууль гэж хардаг. Тэгээ уул нь ингээд хэрэгжих боломжтой хуулийг их хурл батлаад өгдөг. Хэрэгжүүлэх процесс нь ингээд яваад их юм бол бас л нэг хэрэгждэггүй нэг хуулийг нэг жишээ болчихгүй гэж би бас энэ дэрх санаа зовоод байна. Санаа зовоод. За дараагийн нэг асуулт бол энэ тэтгэврийн зээлийн үүрэгтэй холбоотой асуудлууд. За Монгол банк энэ дээр яг хуу зээлийн олголтыг арилжааны банкудад хариуцуулсан. Та хэд бол уснаас гас мултсалтай. Гэхдээ арилжааны банкуд эн чинь янз янзын үзмжээрээ ингэж хандаад байгаа юм бил. Зарим нь 6 сар, зарим нь 18 сар гэдэг ингээд явж байгаа юм бил. Тэгэхээр энэ дээр ер нь одоо бас бодлого эн чинь өөрөө инфляцид нөлөөлдөг гэж та бүхэн бас үздэг. Тэгэхээр энийг ер нь нөгөө тэтгэвэр авахч нарт бүр нэг тодорхой болгоод хин хиндэ ойлгомжтой байдал руугаа одоо явуулах талын юм байж болт юм уу юм. Нөгөө талдаа хэдийгээр энэ тэтгэврийн зээл бол хамгийн одоо өндөр бизнесийн хүүтэй адилхан 20% болчиход байгаа юм байна шүү дээ. Гэтэл зээлийн хүү тооцох тэр аргачлал дотор нилээдгүй хувь нь зээлийн эрсдлийг тооцсон хүү байдаг. Гэтэл энэ тэтгэврийн зээл нь өөрөө эрсдэлгүй учраас энэ зээлийн хүү бодож байгаа тэр аргачлал дотроос ядаж тэр эрсдлийг тооцсон хүүгийн буулгачих болцоо байдгаа гэдгийг банкныхаа өөрсдөө та нар ярьдаг шүү дээ. Өнгөрсөн 6 сард яг энийг асуухад ер нь бол маш боломжтой зүйл шүү, зөв юм ярьж ийшүүл гэсэн. Тэгээ энэ дээр яг тийм тодорхой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юу байна вэ гэсэн ийм 3 зүйлийг би асууя гэж бодож байна. За Монгол банкны ерөнхийлөгч 4 номерын микрофон дээрээс хариулъя. За эдгээр гишүүний асуултанд хариулъя. Инфляц бол Монгол банкны ингээд үндсэн зорилго байгаа. Тэгээ инфляцийг энэ 8%, 6 нэмэх хасах 2 гэдэг энэ хүрээнд докторжуулна гэдэг бол эдийн засгийн одоо нөхцөл байдлыг бас ийм доктортой байдалд оруулна гэсэн л ийм зорилго байна. Тэгэхээр ер нь бол сүүлийн зүгээр би танд 2 жил хагасын тоог одоо 2023 оны хагасаас эхлээд инфляц нэг оронтой тоо руу шилжсэн байгаа. Тэгээ одоо хамгийн сүүлийн одоо энэ 8 сарын инфляцийн тоо бол 8.8. Тэгээ энэ хооронд бол хамгийн багадаа 4.6, хамгийн дээдэлтэй бол 9.6 гэсэн ийм хүрээнд ингээд инфляц явсан. Тэгээ дунджаар нь авч үзэх юм бол 7.4% гэж гарч иж байгаа. Тэгэхээр ер нь бол Монгол банк сүүлийн 2 жил бол энэ зорилттой түвшний хүрээнд бол инфляц хадгалагдсан. Ямар ч байсан Монгол банкны одоо мөнгөний хатуу бодлого бол үр дүнгээ өгч байна гэж байгаа. За 27 оноос бид инфляцийг 5 дунджийн 6.5 болгоод ерөнхийдөө энэ маань өөрөө 3-аас 7% ийм хүрээнд бас оруулж ирнэ гэсэн зорилго тавьж байгаа. Энэ нь өөрөө бас яг одоо мөнгөний хатуу бодлогын үр дүнгээр энэ гарч ирэхээр байгаа. Тэгэхээр өнөөдөр ингээд бодлогын хүү 12%-тай ингэж явж байгаа нь инфляц 8%-тай байхад 4% бодит хүүтэй явж байгаа нь өөрөө энэ хатуу бодлого өөрөө үр дүнгээ
аль болохоор богино хугацаанд авчруулах ийм зорилгоор л ингэж хэрэгжиж явж байгаа бодлого байгаа. Тэгэхээр бол ер нь бол Монгол банкны бодлого бол ямарч байсан одоо яг үр дүнгээ өгөөд инфляцийг тогтворжуулахад үр дүнгээ өгж байгаа гэж бидний зүгээс харж байгаа. За хоёр дахь асуудлын хувьд бол зээлийн мэдээллийн сангийн тухай хууль бол 2011 онд анх батлагдсан хууль. Энэ хуулиар бол зээлийн мэдээллийн сан өөрөө Монгол банкн дээр байна. За зээлийн мэдээллийн сантай холбогдуулан ийм иргэдэд оноо өгдөг энэ хувийн одоо зөвшөөрөл авсан аж ахуй нэгж оноо өгч явна гэдэг энэ хуулийн заалт бол 11 оноос хойш ингээд хуулиар зохицуулагдж байгаа хэдий ч одоо энэ оноо өгдөг компани нь өөрөө ерөөсө 2-3 жилийн өмнө зөвшөөрөл аваад тэгээ онооны систем шилжсэн. Тэгээд одоо эхний одоо оноо гаргасан компани нь тэр FICO гэдэг Америкийн аргачлалаар ингээд оноогоо өгөө явж байгаа. За тэгээ 11 онд гарсан хуулийн дээр сая Батчуугар гишүүн энэ хуулийн 4 заалтыг өөрчлөе гэдгээр өргөн бариад хуулийн заалт өөрчлөгдсөн. За тэрэн дээр бол гол хуулинд орсон өөрчлөлтөр бол одоо тэр Монгол банкн дээр байдаг зээлийн ангилалтай гэдэг одоо олон нийт бол хар жагсаалт гэсэн маягаар энийг нэрлэж явдаг байсан. Энэ жагсаалт бол гарч ирэхэ болж байгаа. Тэгэхээр ямар нэг одоо тэр зээлдэгчийн талаар тэр мэдээлэл нь өөрөө ангилалтай гэсэн мэдээлэл гарахгүй. Банкн дээр бол зээлийн өртөө бол өртөө хаа нэг одоо аж ахуй нэгжийн төлбөр тооцоонд өртөө бол өртөө гэсэн мэдээллүүд нь гараа явна. Энэ өр нь өөрөө төлөгдөжсэн байна уу, санхүүгийн сахилга бат нь ямар байсан гэдгээс хамаарат тэр оноо өгөгдөд явж байгаа. Тэгээ 9 сарын 1-ээс эхлээд энэ За 4 номерын микрофон гүйцэд хариулъя. 9 сарын 1-ээс эхлээд Батчуугар гишүүний одоо оруулсан өөрчлөлтөөр энэ мөрдөгдөж явж байгаа. Тэгэхээр бол өнөөдөр бол жоохон бас төвөгтэй байдал үүсэж байгаа нь юу вэ гэхээр хоёр компанигоо хоёулаа тус тусдаа өөрийнхөө аргачлалаар оноогоо өгж байгаа. Тэр өгсөн онооны аргачлал дээр нь банк бас нэмэлт бас судалгаа хийгээд байгаа. Дахиад нөгөө зээлийн мэдээлэлтэй холбогдоод тэр оноо нь өөрөө зээлийн түүхтэй хэр одоо уялдаатай байна гэдэг. Бидний анх бодож ирснээр бол шууд оноо өгвөл оноо нь өөрөө тэр хүнийг шууд тодорхойлж яана гэж хэлсэн бол одоо банк энэ дээр давхар ажил хийж байгаа учраас энэ хуулийн хэрэгжилтэн дээр бас жоон төвхтэй зүйл. Тэгэхээр дөнгөж эхэлж байгаа учраас тодорхой хэмжээний энэ шилжилтийн юм явах болов уу гэж бас Төв банкны зүгээс харж байгаа. Тэгээд сая банкны орооны хурал дээр Батчуугар гишүүн бас санал тавьсан. Тэр оноо нь яг зөв оноо өгж гэнэ үү, мэдээлэл нь бас зөв байна уу? За банкн тэрэн дээр нь яаж харьцах дээр Монгол банкныг шалгалт явуулаач гэсэн. Тэгээд бидний зүгээс бол удахгүй бас нэг тийм шалгалт хийнэ гэж бодож байгаа. За тэтгэврийн зээлийг нэмж хариулъя. За тэтгэврийн зээлтэй холбоотойгоор тэр Монгол банкны зохицуулалтаас гаргасны дараа